Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За бид нэр ерөнхийдөө сүүлийн үед toxic гэж аяг ярьдаг болсон тий. Өөчи ямар toxic юм бэ? Эсвэл бол усын харилцаанд энэ аягүй toxic байсан. Toxic relationship гэж их яриад байгаа. За тэгвэл энэ удаагийн дугаараараа бид нэр ажлын байранд дах toxic орчин буюу ажлын байранд дах хортой таагүй орчин гэж яг юу хэлээд байгаа вэ? Яагаад toxic орчин бий болдгийг тэр нь ажилтан болон байгууллагад хэрхэн нөлөөлдөг тухай ярихаар сэтгэл судлаач Марл Эрдэнэийг урьж авчирсан байна. За урьсан баярлалаа. Өнөөдөр тэр хэдүүлээ токсик ажлын байр те ажлын байран дээр ер нь токсик харилцаа ямар үр дагаварт хүргэж болцчихгүй вэ гэдэг талаар ярилцсанаа. За тэгвэл бидний хийлж заншсанаар токсик буюу ажлын байранд таагүй хортой харилцаа, таагүй нөхцөл байдал гэж яг юу хэлдэг вэ? Яагаад юу н ажлын байр ингээд таагүй болчдөг вэ? За ажлын байран дээрх токсик орчин гэдэг нь ерөнхийдөө бол тухайн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, за тэгээ биеийн эрүүл мэнд, бүтээмж одоо эдгээр зүйлд одоо сөргөөр нөлөөлж болох үед тэр айдас, дарамт зөрчил юу гэдэг нь тэдгээрхийг бий болгож байгаа нөхцөлийг ер нь бол токсик орчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө нэг Флоридагийн их сургуулийн сэтгэл судлаач байгууллагын сэтгэл судлаач Минди Шос гэдэг хүн хэлсэн байгаа байхгүй юу. За токсик ажлын байр гэдэг нь ерөнхийдөө бол тухайн ажилтны бүх эрч хүч энергийг тэгээд эерэг сэтгэгдэл, эерэг мэдрэмжийг нь сорж аваад эргүүлээд нөгөө ажилтнаа айдсыг ингэж буцааж өгдөг ийм зүйлийг ерөнхийдөө бол таагүй уур амьсгал бүрдсэн орчин ажлын байр гэж нэрлэдэг байгаа гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр яг энэ таагүй орчин нөхцөл гэдэг нь ажлын байртай холбоотой одоо магадгүй тавилга, ширээ гэдэг ч юм уу, эсвэл тухайн офисын орчин нөхцөлтэй холбоотой байх уу? Эсвэл бол ажилтан хоорондын харилцаа, эсвэл удирдлагаас шалтгаалсан байх уу? Нөлөөлөх хүчин зүйлсүүд нь бол зөндөө байгаа. Энэ дээр ерөнхий хөвчлэн харангуут яг нөгөө нэг эд хэрэгсэл тавилга гэхээсээ илүү хүн хоорондын харилцаа, за тэгээд удирдлагын тодорхой бус байдал те ажлын тодорхой бус байдал, хувь хүний өөрийнх нь одоо онцлог гэдэг ч юм уу маш олон зүйлсүүд энэ дээр байгаа. Жишээлх юм бол удирдлагын зүгээс тодорхойгүй байдлыг одоо тухайн ажилтнанд бий болгодог. Энэ дээр одоо жишээлбэл ярих юм бол одоо энэ тайланг маргаашин дотор хийж гүйцэтгээрээ. Гэхдээ би энийг яаж хийхийг нь бол мэдэхгүй, алдаа гаргаж болохгүй шүү. Тодорхой зүйл байхгүй. Тэгвэл цагийн хувьд давчуу тийм нөгөө нэг дарамттай нөхцөл байдлыг тухайн удирдлага бас үүсгэж болдог. Нэг ийм асуудал бас байдаг. За тэгээд удирдлагын зүгээс гэдэг дээр бас нэмж нэг хэлэх зүйл нь болохоор санал зөвлөмж нэрийн дор тийм ширүүн доромжунгайстай гэх юм уу? Доромжунгайстай тийм шүүмж хэлдэг. Жишээлх юм бол энэ дээр одоо чиний энэ хийсэн ажлыг чинь би муу гэж хэлж байгаа юм биш, чамайг муу гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ энийг мэрэгжлийн хүн бол ингэж хийхгүй гэдэг ч юм уу. Нэг тийм хоёр талын үнцэг гаргаж ирж ярьдаг ийм асуудлууд бас байна. Тэгээ энэ дээр нэмэгддэг нь болохоор юу гэдэг вэ гэхлээр микроменежмент гэдэг зүйл бас орж ирдэг. Яг нөгөө нэг тухайн ажилтны бүх хийж байгаа ажилд нь гар бие оролцох гээд байдаг, байнгын хяналт тавих гээд байдаг тий. За энэ дээр жишээл болгоод ярих юм бол яг одоо энэ ажлыг яг миний хийснээр хийж байгаа юу? Чи яг энийгээ хийж дуусгачаад над дээр хурж ирж шалгуулаарэ. Тэгээд шалгуулсныхаараас надаас зөвшөөрөл аваад дараагийнхаа ажил руу ороорой гэдэг ч юм уу. Байнгын нэгдэлтэй бас аягүй их мэдл өгөхгүй байгаатай холбоотой бах тий. Тэгэхээр ерөнхийдөө саяны ярьсан нөгөө 3 жишээг ингээд сонсохоор ажлын байрны сэтгэл зүйн хүчрхийлэлтэй аягүй төстэй. Одоо эхний жишээ нь бол нөгөө тодорхойгүй байдал буюу зөв юу буруу хийгээд байгаа мэдэхгүй байж болно. Эсвэл хүний хэтэрхий хувь руу чиглэсэн одоо шүүмжлэлт, оромжллыг өгөх тий. Өөрийг нь юу ч биш юм шигээр мэдрэмж төрүүлэх гэдэг ч юм. Тиймэрхүү бас нэлийн ойролцоо сонсогдож байна. Тэгээд энэ дээр нэмэгдээд болохоор бас яг нөгөө нэг одоо ажил хийж байгаа юм чинь ажил дээр угаасаа хамгийн их тохиолддог зүйл харилцааны асуудлууд байдаг. Хүн хоорондын харилцаа байж л идэг тий. Тэгэнгүүт хүн хоорондын харилцаан дээр ерөөсөө асуудал үсээд харилцаа сулаагаад ах юм бол юу яадаг вэ гэхэлэр итгэлцэл ерөөсөө байхгүй болдог. Ажил үүргийн бас тодорхойгүй байдал бий болдог. Тэгээд нөгөө итгэлцэл байхгүй болоод ирэнгүүт яадаг вэ гэхэлэр тухайн одоо нөгөө нэг ажилтан энэ зөв, энэ буруу гэж нөгөө өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхээс зайлсхийх хандлагатай болчиход идэг. Тэгэхээр хэдий бид нар одоо ажлын байр гэдэг нэг оффист байгаа ч гэсэндээ тэр дотор хүмүүс л байгаа тий. Тэгэхээр хүмүүс байж л байгаа цагт бол хүн хоорондын харилцаа гэдэг зүйл бол маш чухлаар яригдана. Хэдий энэ бол ажлын албан хэргийн харилцаа ч гэсэндээ зарим тохиолдолд бид нэр хүнлэг байхаагаа бас мартаж болохгүй нэ гэдэг санаа явж тий.
Эднэр дээр нэмэгдээд тухайн хүний одоо нэг хувь хүний хүчин зүйлсүүд бас энэ дээр нэмэгдэж байгаа. Энэ дээр тухайн хүний хариуцлагагүй байдал гэдэг ч юм уу те. Нэг ажилтан хариуцлагагүй байдал гаргаад тэгээд тэр нөгөө хариуцлагагүй байгаа байдал нь даамжраад яваад ангууд бусад ажилтнууд юу гэж боддог вэ гэхэлэр би бас ингээд хариуцлагаас цухтаад мултраад яваад иж болох юм байна гэдэг тийм зүйл үүснээс эхлээд одоо ингээд өөрийнхөө алдааг бусд руу чихэх гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд байгууллагын соёл гэдэг зүйлийг бас үгүй гэдэг байдаг. Байгууллагын соёлоор тэгээд нэмж хэлэхэд юу байдаг вэ гэхэлэр байгууллагын соёл гэдэг зүйл шууд энэ нөгөө нэг хортой токсик гэдэг энэ нөхцөл рүү бас шууд аваачч болох үс нэг гол хүчин зүйлсийн нэг нь. Яагаад вэ гэхэлэр одоо нөгөө нэг тухайн байгууллагын онцлогоос шалтгаалаад үнэлгээний систем ч юм уу те өрхөд өрсөлдөөнд одоо ингэж тулгуурлаж ажилладаг байдал нь хүртэл одоо ингэ нэг хамтын харилцаа, итгэлцэл, үйл ажиллагаа бүгднийг тэгж сөрөг, саармаг байдлаар бас ингэж чиглүүлэх гэдэг тийм тал бас байгаад идэг. Тэгээд өндөр шаардлагатай хяналттай орчинд ерөнхийдөө бол ажилтнууд одоо алдаа гарах магадлал нь 2 дахин их байдаг. Тэгээд тухайн одоо хүний бүтээмж, ажлын бүтээмж буурах магадлал нь одоо 40%-аар буурдаг гэсэн судалгаанууд бас байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн одоо ажилтан ажлаас хашрах, шинж тэмдэг илэрдэг. За тэгээд ажлын стресст маш ихээр ордог. Тэгээд цаашлаад бүр ажлаас гарах тэр эрсдлүүд бас байгаад байдаг. За тэгвэл ажлын орчноо юм хортой болчлоо, таагүй болчлоо гэдгийг яг яаж мэдэх вэ? Одоо ер нь ажлын орчин ингэ таагүй болоод ирэхээрээ ямар одоо шинж тэмдгүүд илэрх юм бэ? Ямар алхмууд биднэрт ажиглагдах юм бэ? Хувь хүнд болохоор одоо энэ ч нөгөө нэг харилцааны асуудал гэж ярьж байна тийм. Ерөнхийдөө яг энэ токсик гэдэг байгаа зүйл чинь яг харилцаанаас ерөнхийдөө үүдээд байгаа байхгүй. Тэнгүүт хувь хүнд энэ одоо тухайн ажилтнанд яаж илэрх юм бэ гэхэлэр энэ ажлын байран дээр дээрлэхэл доромж одоо нөгөө бүли гэж яриад байдаг. Тэдгэр зүйлүүд тэгээд гол нь тэдгэр зүйлүүд нь анхан шатандаа бол ихэнх хэсэгтээ бол маш нууцлагдмал байдлаар явдаг. Ажилтнуудад нэр хоч өгөх. За тэгээд нөгөө нэг хүмүүс ярихдаа тоглоомор штэ гэж ярьдаг байтал одоо нэг тал нь тоглоомор гэж хүлээж авахад нөгөө тал нь тэрийг тийм маш хүн дээр хүлээж авдаг. Тэгээд нөгөө нэг энэ дээр нэмэгдээд гомдол, нөгөө итгэлцэл байхгүй болох гэдэг зүйлүүд бас нэмэгдэж гарч ирээд байдаг. За тэгээд энэ дээр нэмэгдээд мэрэгжлийн бус ёс зүйн үйлдэлүүд бас ажиглагддаг. Ажлын орчин дээрээ муухай ойрлох, хашгичах, юм хүмнүдэх ч юм уу тиймэрхүү зам үйлүүдээр бас илэрдэг. За тэгвэл ерөнхийдөө эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол ажлын орчин ерөнхийдөө жоохон таагүй болоод байна шүү. Таагүй болох нөхцөл рүү хэлбэгээд байна шүү гэж ойлгож болох нь. Тэгвэл таагүй болчихсон байгаа тохиолдолд байгууллагын ажилтан болон байгууллагын соёл одоо бүтээмж нийтээрээ яг байгууллагт ямар нөлөө гарах вэ? Ажилтан хувь хүнд бол хамгийн эхлээд ажлын стресс, за тэгээ ажлаас хашрах хам шинж, тэгээ түгшүүр, PTSD буюу одоо нөгөө нэг гэмтлийн дараах стрессийн эмгэг гих зэргээр одоо бас одоо нөгөө шинж тэмдгүүд нь бас илэрдэг. За тэгээд сэтгэл зүйн хувьд бол юм байдаг. За бие махбодын хувьд болохоор ажилтны толгой байнга өвдөх, за тэгээд даралт хэлбэлцэх тэгээд нуруу өвдөх, үе мөч өвдөх, хүзүү хөшөх гэх мэтчлэн шинж тэмдгүүд бас илэрдэг. Бас илүү өндөр стресст холбоотой шинж тэмдгүүд юм тий. За тэгээд цаашлаад энэ нь одоо тухайн ажилтны өөрийн үнэлэмж, өөртөө одоо ихтэй байдал, ажилдаа сэтгэл ханамжтай байдал зэрэг нь буурж идэг. Тийм за хувь хүний хувьд бол юм байна. Яг нөгөө нэг байгууллагын хувьд гэх юм бол энэ дээр хамгийн том чухал зүйл бол мэдээж одоо нөгөө тухайн ажилтан чинь burnout-тэй ажлаас хашрах хам шинжтэй болчлоо. Өндөр стресстэй байгаа тань, төвшөртэй байгаа тань. Ажлаасаа гарах магадлал нэмэгддэг. За тэгээ ажлаасаа гарах явдал нэмэгдээд эхлэх юм бол хүний нөөц эргэц гэдэг асуудал байгууллагт шууд тулгардаг. Багийн хамтын ажиллагаанд болохоор яаж илэрж ийнэ гэхлээр мэдээж итгэлцэл байхгүй болчихж байгаа учраас таг болчихж байна. Ажил дээр ирэхээс одоо нөгөө нэг хэцүү санагддаг. Ажлаасаа юм л чөлөө авах гэдэг тий. Өвчтэйгээд худлаа бас хэлэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал бас нэмэгдэг. Сүүлийн үед нөгөө нэг Generation Z гэж яриад ажилдаа ярих дургу селфитхэн дээр одоо нөгөө нэг өргөдлөө өгч гарчдаг гэдэг ч юм уу юмнууд одоо ингээд Facebook дээр бас яваад байгаа шүү дээ. Нэг талаараа одоо нөгөө нэг тухайн хүний хариуцлагагүй байдал гэж ярих болох ч гэсэн тий. Нөгөө талаасаа байгууллагын зүгээс тэр хүнд яг яаж анхаарч байна тий. Анхаарал хандуулж байгаа гэдгийг бас одоо нөгөө нэг
тухайн ажилтнаа мэдрүүлж чадж байгаа юу гэдэг зүйлүүд бас энэ дээр яригдах тийм юмнууд бас байна. За тэгээд эдгээр дээр нэмэгдээд бас байгууллагын нэр хүндэд асуудал үүсч идэг. Одоо нөгөө нэг тухайн одоо ажлаас гарсан хүн таагүй сэтгэлдэлтэй ажлаасаа гарч ийн тий. Тэгээд цаашлаад найз нөхөддөө хэллэх тий. Тэгээд одоо нөгөө нэг тэр одоо таагүй байсан мэдээлэлээ бусдад дамжуулах байдлаар тухайн байгууллагын нэр хүнд хүртэл асуудал үүсэх магадлал өндөрсдөг. За тэгээд зөвхөн ерөнхийдөө энэ нөгөө нэг таагүй токсик гэдэг одоо энэ зүйл нь энэ зан үйл нь ерөнхийдөө яг тухайн нэг хүн дээр байгаа таахгүй дам нөлөөтэй. Бусад бүх ажилтнуудтай халддаг байдлаар явагдчихийдэг ийм зүйлүүд бас байгаа. За тэгэхээр ажлын орчин бас таагүй байх нь ажилтнууд төдийгүй байгууллах хүртэл нэлээд сөрөг нөлөө үзүүлдэг байх нь тий. За тэгвэл ажилтан болон байгууллагын зүгээс энэ токсик орчныг хэрхэн бууруулах вэ? Та тэрнэр зөвлөмж өгөөч. Энэ дээр нөгөө нэг сая сөрөг зан үйлүүд гэж ярьсан тий. Сөрөг зан үйлүүд дээр одоо нөгөө дээрлэхэлт оромж гэл ингээл сая ярьж хахад хувь хүн бол хамгийн түрүүнд юу хийхтэй гэхэлэр өөрийгөө хамгаалах зааг тогтоох хэрэгтэй. Одоо нөгөө нэг дээрлэхэд муухай сөрөг зан үйлүүд бусад хүмүүс бас үзүүлээд ах юм бол наад үг үйлдэлч надад ерөөсөө таалагдахгүй байна. Дараагийн удаа ингээд одоо харилцаандаа хэдүүлээ анхаарад ингээд явъя гэдэг байдлаар бас зааг тогтоож өгөх хэрэгтэй. Дургүй байна гэдгийг илэрхийлнэ гэсэн үг байна тий. За тэгээд дэмжлэг хайх хэрэгтэй. Одоо нөгөө нэг шууд удирдлагатай ч юм эсвэл хүний нөөцтэй тухайн байгууллага одоо сэтгэл зүйчтэй болвол сэтгэл зүйчтэй гэж юм уу ярилцаад тусламж авах. Надад ийм юм тохиолдоод байна. Энэ асуудлыг ер нь яг яаж хийх ёстой юм болоо гэдэг байдлаар бас тусламж хайх хэрэгтэй. Энэ дэр нэмэгдээд өөрийгөө халамжлах гэдэг зүйл орж ирж байгаа. Энэ дэр юу яах вэ гэхэлэр стрессээ зохицуулж сурах хэрэгтэй. Өөрийгөө одоо хайрлах хэрэгтэй, дуртай зүйлээ хийх хэрэгтэй, хоббитэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг хувь хүн бол хийж болохоор зүйлүүд байгаа. Байгууллагын хувьд удирдлагуудын хувьд яг юу хийх хэрэгтэй вэ гэхэлэр ажилтнуудыгаа ойлгож сонсох, нийлэлтэй харилцааг бий болгох хэрэгтэй. За улирал тутамдаа нэг ч юм уу, сардаа нэг удаа ч юм уу, яг ажилтнуудтайгаа яг доод албан тушаалтныхаа ажилтнуудтай ганцаарчлсан уулзалт хийж ярилцах. Энэ зөвхөн ажил ярихгүйгээр сони зайхаа юу байна, өнөөдөр юу болж байна, ойрын үед юу тохиолдоод байна гэдэг ч юм уу. Тех байдлаар бас ярилцвал зүгээр. За тэгээд ерөнхийдөө бол соёл төлөвшүүлэх хэрэгтэй. Дарангуулаад байгаа тэр доромж үгсийг хэлээд байгаа муухай одоо тэр сөрөг зан үйлүүдийг хийгээд байгаа тэр зүйлсүүдийг ерөнхийдөө бол халлах хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй, судалгаа явуулах хэрэгтэй. Тэгээд аль болох тэр сөрөг зан үйлүүдийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэрэн дээр юу авах вэ гэхэлэр удирдлагууд за тэгээд ажилтнуудад ерөнхийдөө бол сэтгэл хөдлөлийн оюухан EQ-гийн сургалт одоо явуулах тий стресс менежмент яг яаж хийх үү, ажилтнаа хэрхэн ойлгож дэмжих үү гэдэг байдлаар ерөнхийдөө бол сургалтыг тогтмол явуулах хэрэгтэй. Ажилтнуудаа чадахжуулах хэрэгтэй энэ байдлаар. За байгууллага engagement-ийн хөтөлбөртэй болох гэж байгаа. Тухайн яг байгууллагын ажилтнуудыг бүгднийг хамруулах байдлаар тэгээд одоо нөгөө нэг 5 дахь өдөр бол хангарч шоуддаг гэдэг ч юм уу. Тэр чинь бол ерөнхийдөө яг нөгөө ажилтнуудыг идэвхжүүлэх, идэвхтэй байх, хойр дотн байх гэдэг тал дээр бол богино хугацааны арга хэмжээ. Тэр урт хугацаанд хэдүүлээ юу хийж болох вэ гэдэг талаар байгууллага хоорондоо тэгээ нөгөө удирдлагууд нь ч юм уу ажилтнуудаа бүгднийг хамруулаад тийм хөтөлбөртэй болох хэрэгтэй. Жишээлх юм бол одоо нэг дэх өдрийн өглөө ч юм уу тий ажилтнууд хоорондоо бүгдээрээ нийлж агаад өглөөнийхөө цаг хамтдаа уух. За эсвэл бол сарын нэг өдөр тогтоогоод яг тэр өдрөө одоо нэг байгууллага нийт адилчид одоо асуулт хариултын тэмцээн явуулж тоглох ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар engagement-ийн хөтөлбөртөө бас оруулж болохоор юмнууд байгаа. Мөнгө тгийж их зарлахдахгүйгээр үйл ажиллагаа бас давхар хийж болно гэдэг санаа хүргэж байна. За тэгээд тодорхой дүрм за тэгээд тэрэндээ тохирсон хүлээлттэй байх гэдэг зүйл байгаа. Нөгөө тодорхой бус байдал дүрм журам байхгүй байгаагаас шалтгаалаад тэр нөгөө сөрөг зан үйлүүд нь бас илрээд байна. Тэгэхээр тэрний эсрэг яг ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг талаар бас ярилцах хэрэгтэй болж байгаа байгууллагын зүгээс бол за хувь хүний хөгжлийг дэмжих зүйлсүүд бас энэ дэр байгаа. Яг тухайн ажилтныхаа стресс одоо стрессийг хэрхэн зохицуулах уу, сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарч болох уу, тэр байдлаар сургалт бас тогтмол явуулах. За тэгээд тухайн ажилтны карьер за тэгээ хувь хүний өсөх боломжийг нь одоо нээлттэй ил тод байдлаар одоо тэр боломжийг нь гаргаж өгөх
гэдэг бас нэг юм асуудал бас байгаа. За тэгээд энэ дээр нэмж ярих зүйл нь юу вэ гэхлээр ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйлийг нь одоо нөгөө тухайн ажилдаа өөрөө бий болоход нь туслах зүйлсийг байгууллагын зүгээс хийж өгөх шаардлагатай. Жишээлх юм бол одоо нөгөө нэг хүүхэдтэй ажилтнууд гэдэг ч юм уу те ерөнхийдөө бол гэрээсээ бас нэг ажиллах нөхцөл боломжоор нь хангаад өгөх бас хэрэгтэй байгаад байдаг. Тийм үү, ажил амьдралын тэнцвэрийг хангахад байгууллагын зүгээс чухал одоо хийж болох хамгийн том алхам маань ажлын ачааллыг зохицуулж өгөх гэдэг. За тэгээд аль болох тухайн нэг ажилтан дээр хит өндөр ачаалал хит их ажлыг нэг дор цуглуулахгүйгээр аль болох тараагаад те гүйцэтгэлд нь тулгуурлаад ажлуудаа хуваарлаж өгүүлэх үзэг байгаад. За мөн дээрээс нь нэмээд хэлэхэд бид нар хөдөлмөрийн дотоод журамдаа маш их анхаарал хандуулдаг те. Яг тэрнтэй адилхан нөлөө үзүүлэхүйц сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлого журамтай болох хэрэгтэй. За магадгүй тэр бодлого журамдаа ажлын байрных таагүй орчныг одоо үл твчих журамч гэдэг юм уу. За эсвэл хин нэг доромжлох, за гүтгэх, шүүмжлэх зэрэг үйлдэлүүдийг бас одоо хийж болохгүй гэдгийг нь дүрм журам болгоод заачих юм бол тэдгээр үйлдэлүүд бас багасах боломжтой байна тийм. Ерөнхийдөө бол энэ нөгөө нэг саяны одоо хэдүүлэнгийнх нь ярьж байгаа сэдв бол яг токсик ажлын байр гэдэг. Энэ токсик ажлын байр гэдэг зүйлийг одоо нөгөө нэг яаж одоо эерэг тал руу оруулах вэ гэдэг нь одоо зөвхөн нэг хүний одоо үйлдэлээс шалтгааллах зүйл бол биш. Энэ дэр тухайн ажилтаа өөрөө байх хэрэгтэй байна. За энэ дэр байгууллага за тэгээд удирдлагууд хамтран ажиллах гэсэн. Гурван талын хүчин чармаалтын үр дүнд энэ сөрөг соёл, энэ сөрөг зан үйл гэдэг зүйл маань багасах боломжтой байдаг. За тэгээд мөн ерөнхийдөө бид нар ажил дээр байгаа сэтгэл зүйн асуудлуудаа, ажилтай холбоотой сэтгэл зүйн асуудлуудаа бууруулахын тулд ажлаас гадуурх амьдралаа тайван, тогтун, мөн баялаг болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. За өнөөдрийн дугаараараа ажлын байр дах таагүй орчин гэж юу гэлж байгаа вэ? Тэр нь ажилтан болон байгууллагад ямар нөлөө үзүүлж болох вэ? За мөн нөгөө талаас ажилтан болон байгууллага юу хийвэл таагүй орчин нөхцөл маань буурах вэ гэдэг талаар сэтгэл судлаач Марл Эрдэнэтэй ярилцлаа. За урьж оролцуулсанд баярлалаа. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.